бацхан үзэгчтэй та бүхэнд орой мэндийг хүргэе. Нэм гараг бүрийн өдөш үзэгч та бүхэнтэйгээ бид Umbrella Fashion нэвтрүүлгээр уулздаг. Мэдээж өнөөдрийн нэвтрүүлгийг бид Umbrella Fashion нэрийн дэлгүүрээс танд хүргэж байна. Өнөөдөр бид fashion нэвтрүүлгээ хүмүүнлэгийн нэвтрүүлэг болгон өөрчилсөн байгаа. Танд таалагдана гэдэгт найдаж байна. Учир нь Монгол улсын хэмжээнд үндэсний ялагчаар тодорсон саруул хэмээх охин маань Miss Diff International 2011 буюу дэлхийн сонсголын бэрхшээлтэй Miss-ийн тэмцээний шилдэг 10-т тодроод ирсэн байгаа. Ингээд их орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өргөсөн гайхалтай авьяаслаг охинтой үзэгч та бүхнийг бид уулзуулах болно. Ингээд Umbrella Fashion эхэллээ. Бум Эрдэнэ охтой Саруул 1990 онд Сэлэнг аймгийн Бугантад төрсөн. 2010 онд 29-р сургуулийг төгссөн бүжиглэх, спортоор хичээлэх сонирхолтой. Сургуульд байхдаа сагсан бөмбөгийн тэмцээнд 2006 онд хүрэл медаль, 2007 онд алтан медаль, 2010 онд алт хүрэл медалийн эзэн болж байсан. Гар бөмбөгөөр 2008 онд мөнгө, 2010 онд хүрэл медалийг тус хүртэж байсан авьяаслаг охин юм. 2010 оны шилдэг сурагч, алтан медальтай, 2010 онд сонсголын бэрхшээлтэй гоо бүсгөө шалгаруулах анхны тэмцээний зис эрдэнэ, 2011 оны алтан эрдэнэ өргөмжлөлтэй. 2011 оны 7 сарын 8-нд Чехэд болсон дэлхийн Miss-ийн тэмцээний топ 10-д багтсан. Ардын хувьсгалын 90 жилийн ой медальтай City дээд сургуулийн гоо сайхны ангид сурдаг. Үзэгч та бүхэндээ бид Бум Эрдэнэ Саруулыг танилцуулж байна. Ингээд нэвтрүүлэг маань эхэлж байгаа учраас бид хамгийн ихэнд Саруулынхаа гэрт очсон байгаа. Саруулынхаа аав ээж хоёртой уулзсан байгаа. Хэдийгээр Саруул маань сонсголын бэрхшээлтэй Miss-ийн тэмцээний үндэсний ялагчаар тодорч дэлхийн хэмжээнд шилдэг 6-ад орсон ч гэсэн ямархуу амьдардаг талаар бид бас бяцхан бичлэгийг, бяцхан нэвтрүүлгийг бэлдсэн байгаа. Ингээд үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна уу? Connaissez-vous le secret des 1000 où elle est? Pourquoi un matin d'été elle s'en est allée? Pourquoi elle a pris le train jusqu'à Montrosier? Et pourquoi tous ses voisins l'ont tous oublié? Je sais bien que tout cela n'a pas d'importance. Сайн бацхан үзэгчтэй Umbrella Fashion нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Бид өнөөдөр Umbrella Fashion нэвтрүүлгийн зочноор нэгэн хүндтэй хүнийг урьсан байгаа. Тэгээд 2011 оны сонсголын бэрхшээлтэй сайхан бүсгөө тодруулдаг тэмцээний Монгол улсын хэмжээнд ялагчаар тодорч дэлхийн хэмжээнд маш амжилттай оролцоод ирсэн авьяаслаг Саруул хэмээх охиныг өнөөдрийнхөө нэвтрүүлэгт урьсан байгаа. Ингээд өнөөдөр бид нэвтрүүлэх бас үзэгч та бүхэнд илүү дотн ойр байх үүднээс бид Саруулын гэрт хүрэлцэн ирээд байгаа. Тэгээд аав хоёрын бас энэ нэвтрүүлэгт маань оролцохоор бас бидний урилгыг авсан байгаа учраас юуны өмнө та хоёртаас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд Саруул гэдэг охин маань бас энэ сонсголын бэрхшээлтэй сайхан бүсгөө тодруулдаг энэ тэмцээнд Монгол улсын хувьд бол маш амжилттай оролцож ялагч болсон дэлхийн хэмжээнд амжилттай оролцсон. Тэгэхээр Саруул охиныхоо бага наснаас нэхлээд аав хоёроос нь бас ясуу гэж бодож байна л да. Манай Саруул бол бага наснаас бол нийл сэргэлэн тийм цаваа тийм сургууль хичээл мичээлтэй бол онц сурдаг тийм акалцсан батай тийм хүүхдтэй байсан л да. Цаваа сэргэлэн байдаг. Тэгээд багтай хөөрхөн мөлкөж надад тогож хөхөрлж явдаг. Ийм сэргэлэн байсан. Харин ер нь багаас их жоохон юу яагаад өөртөө завдан араагаад ингээд юу эмэлгээр их явдаг байсан. Тэгэхээр нь 4-5-аас эхлээд ер нь хэлмэл орохгүй бол ингээд юу яачаад тэгээд тэр эндэж хатаад гэдэг эмэлгээр их явсаа байна. Тэгээд тэр нэгэндээ нэг бэрхшээл байхгүй 29 дугаар сургуульдаа тэгээд нэгээс нь авахгүй тал тэгээд ороод тэгээд одоо үдэгчлээд ингээд манайхан одоо ингээд их сургуульдаа амжилттай ингээд явж СДД сургуульдаа энэ хамт олонтойгоо ингээд бас хүнээ зэрэгтэй ингээд явж байгаад би их баярлж явдаг. Тэгээд миний энэ багахан бол дандаа спорт энэ сагсан бөмбөгийн болбоод энэ сонирхдаг. Тэгээд өөрөө болохоор дандаа юмд хөрнө гэж их ярьж явдаг. Миний
Том охин одоо энэ 8 дугаар анги төгсөөд одоо энэ юу яасан 8 хийж явж байдаг. Одоо энэ 8 дээр байж байгаа. Манай энэ хөргөн бол одоо энэ жолооч. Тэгээд яг бид нар бол энэ хүүхдүүдийн буянгаар бид хоёр бол сайхан явж байна. Миний энэ том охин бол бидний бас ингээ сайхан харж үзээд одоо энэ дүүнэрээ бас их дэмжиж явдаг шүү дээ. Тэр саруулын талаар бас илүү тоцгоё гэж бодож байна. Өнөөдөр бид нараас энэ нэвтрүүлгийн бас гол зорилго нь юу вэ гэхээр саруул гэдэг ийм одоо сайхан авьяаслаг охин дэлхийн хэмжээний энэ том тэмцээнд маш амжилттай оролцлоо. Тийм учраас манай саруул гэдэг охинд те сэтгэлийн бөгөөд бас энэ охиныг өршөө илүү амжилт гаргахад туслах маш олон хүмүүс бас үзээсэй гэдэг ийм зорилготой байгаа. Тийм болохоор саруулын бас яг энэ сонсголын бэрхшээлийн талаар бас та хоёр илүү дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу гэж хүсмээр байна. Бага бахын л одоо ерөөсөө ийм төрөлхийн хэлбүүд үйл байсан. Тэгээ 29 зураад 11 дараа ингээд өцөд тэгэл шалгалтаа өгөл ZTD сургалт сурсан байхгүй. Тэгээ одоо ингээд 1 дугаар курс одоо 2 доо орох гэж байгаа. Тэгээ хичээлдээ их маш сайн манай багш нарын бол аягүй их амт сайтай байдаг. Оюутан дээр сурч байгаа оюутнууд маш их дэмждэг. Тэр үнээс маш их баярлалаа. Ангийн багш нь уян гэдэг багш байдаг. Тэр бол их сайн багш байдаг. Охинтойгоо ер нь нилээ ингээд илүү татн одоо сайхан багаас нь бүр тэгэж нилээн сайн бас ярьж ойлголцдог. Энэ тал дээр бас та хэлэхгүй мэдээж бас энэ вирус хавсаруулах хүн биш учраас янз бүрийн асуудал гардаг уу тэр талаараас ярихгүй. Эхлээд юу яаж яхтаа бол Энэтэй чинь бол одоо ярьж хаад хэцүү байд байсан л та. Тэгэл ер нь хэлийг ойлголцохгүй. Тэг сүүлд нь сургуульд ороод тэгэл дахин нэг сурвал хоёлоо одоо хамтдаа сургуулж байгаа юм чинь. Тэгэл өсгийн сураал тэгэл хоёлоо адилхан л одоо нөхцөгийн сураал энэтэй чинь харьцаж эхэлж байгаа юм да. Би тэгтээ түрүү орж ичээд бодож илаа да яг өөрөө ингээд хэрэг надад ийм одоо бас те би бас ийм байсан бол яах болоо гэд түрүүн би бодлоо л да. Тэгэхэд бүр ингээд дотор бачимдмаарт ингээд юмаа хэлж чадахгүй хүмүүсийн ярьж байгааг сонсч чадахгүй байна хэр чи бухимдаад бүр ингээд баг. Тэгээ та хоёр ч гэсэн охиндоо сайхан хэлмээр санагцсан үгээ хэлж чадахгүй тохиолдолд ер нь яг тэр үед яаж исэн бэ тэр талаараа. Тэр тийм байлгүй яах вэ? Тэгээ тийм тохиолддог л тэгээ хоёул одоо яаж ярих вэ гэл тэгэл айл болохлоо орлоо өөрийн нэг тайван талаас нь одоо байлгаж ил харьцахыг боддог. За тэгэхээр саруул бас энэ жилийн тэмцээнд нэлээд бас амжилттай оролцлоо тий. Тэгэхээр бас ийм хөөрхөн охин дөрөс юм чинь аав чирэн ч гэсэн нэлээд баяртайгаа их олон хүмүүс тусалж байгаа мэн тий. Тэрийн тэмцээнд яагаад ер нь орох болсон юм бэ? Багаас нь охиноо их хөөрхөн юм чи миссийн тэмцээнд оруулна. Бага бахта ер нь миссийн тэмцээнд орж исэн үү? Нэрээс орж байгаагүй. Өөрөө л тэгсэн байхгүй. Би өөрөөсөө л одоо энэ гадаад явчихмаар санагдаад энэ өөрөө би ер нь өөртөө ихтэй байна гэл. Тэгэл энэ өөрөө миссийн тэмцээнд орж ирсэн тий. Тэгээд амжилтанд өөрөө хүрч чалаа. Яг энэ жилийн яг тэр сонсголын бэрхшээлтэйгээд мис тодруулдаг энэ тэмцээнд ер нь хэн оруулах санаа өгсөн бэ? Өөрөө яг мэдсэн юм уу? Энэ өөрөө мэдсэн байлээ. Тэгэл би тэрт ирээл одоо ингэ тэмцээн болох гэж байна. Би орж үзье. Тэгээ яаж мэдэх вэ? Америкч явчих магадгүй гэж өөрөө ингэж ярьж хэлсэн. Тэгэхээр бид нэг гэрүүлээрээ ярилцж байгаа л тэгээ яах вэ гэж ярилцсан чинь тэгэл бүгдээр тэгэл шийдсэн дээ. Өөрөө зүтгэж байгаа чинь ямар ч юм оруулаад үзье зүтгэгээл тэгэл авсан. Тэгээд явж байгаа. Тэгээд аясаар одоо нэг ахаад ингээл тийм юм дорны юм дорны харин л одоо бид таяж ядаггүй тэгэл